Бид Эрих Борны зорилгоор өдөрт тусан амьдрал номыг судалж байгаа. За тэгээд энэ номыг байгалийн хуультай холбож физик мэдлэгтэй холбож тайлбарлахыг оролдож байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд бид нар 6 дахь өдрийн залбирлын өдөр байна. За 6 дахь өдрийн залбирлын сэдэв бол амьдрал бол төр зурх юм аа. Эзэн минь энэ дэлхийд өнгөрөх цаг хугацаа хичнээн богинохон болохыг надад мэдүүлээч. Амьдралын минь өдрүүд минь тоотоо хэдхэн бас тэрхүү өдрүүд дэрэгдээс минь түргэн замхран одож байгааг надад сануулаач. Дуулал номны 39-ийн 4-р эшлэл. Би газар дэлхийд түрхэн зур байгаа. Дуулал 119-р номны 19-р эшлэл. Газар дэлхий дээрх амьдрал бол төр зуурынх юм аа. Бид өчигдрийн газар дэлхий дээр бидний өдрүүд сүйдэр мэт. Тиймээс бид юу ч мэддэггүй билээ. Йов номны 8-9. Библиэд манан хурдан гүйдэг хүн санаа алдах утаа зэрэгээр энэ газар дээрх амьдрал богинохон төр зуурынх нэгэн агшнах гэдэг олон янзар зүйлийг хэлсэн байдаг. Хамгийн сайн амьдрахын тулд хоёр үнэн зүйлийг огтхон ч мартаж болохгүй. Нэгдүгээрт энэ дэлхийн амьдрал бол мөнх насны амьдралтай харьцуулахад хэтэрхий богинохон. Хоёрдугаарт дэлхий бол бидний төр хугацаагаар оршин суух газар юм. Тиймээс бидэнд удаан байхгүй учраас бурхантай адил сэтгэлээр энэ дэлхийн амьдралыг хардаг хүн болгож өгөөч гэж залбираарай. Тиймээс ч Давид хаан эзэнт хандаж эзэн минь энэ дэлхийд амьдрах хугацаа хичнээн богинохон гэдгийг надад сануулаач, бас түрхэн зуур энд байгааг минь надад мэдүүлээч гэж Дуулал 139-ийн 4-р номдэр залбирчээ. Библиэд маш олон удаа энэ дэлхийн амьдрал бол гадаадад амьдрах мэт төр зуурах гэж хэлдэг. Энэ газар бол бидний үрдийн гэр буюу эцсийн зорих ёстой газар биш бөгөөд бид зүгээр л төр зур дэлхийгээр дайран өнгөрч байгаа юм. Библиэд мөргөлчин, гадаад хүн, айцдагч, очин, жуулчин гэх мэт үгийг хэрэглэн бидний энэ дэлхий дээрх амьдрал богино гэдгийг илэрхийлдэг. Жишээлбэл Давид би энэ газар дэлхий дээр гадны хүн билээ гэж Дуулал 119-19-д хэлсэн байдаг. Петр хэрв та нар ялгаралгүйгээр хүн мөрийг үйлсийнхэн дагуу шүүдэг нэгнийг эцэг гэж дууддаг юм бол дэлхий дээр байх хугацаанд эмээн бие авч яв гэж 1-р Петр номны 1-17-р эшлэлд ингэж хэлжээ. Би одоо Калифорнид амьдарч байна. Энд олон хүмүүс ажил хийхин тулд шилжин ирж сууршдаг. Гэвч тэд төрлөх нутгийнхаа иргэний эрхийг хэвээр хадгалан энтхийн иргэн биш боловч ажил хийж болно гэсэн зөвшөөрлийн ногоон картыг биедээ авч явдаг. Үүнтэй адил Христ итгэж хүмүүс бид өөрсдөө Тэнгэр улсын иргэн гэдгийг сануулах сүнслэг ногоон картыг биедээ авч явах хэрэгтэй. Бурхан өөрийнх нь хүүхдүүдийн амьдралын талаарх бодол нь өөрт нь итгэдэггүй хүмүүсийнхээс ялгаатай байх ёстой гэж хэлсэн. Тийм учраас тэд үл итгэгч хүмүүс дэлхийн юмыг л сэтгэж боддог. Харин бид итгэгч аврагч эзэн Есүс Христийн байдаг Тэнгэр улсын иргэд гэдгээ санаж явах хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Филиппой номны 3:19-20 ишлэл. Бидний үнэн дүр төрх мөнх амьд байдаг ба бидний төрлөх нутаг бол Тэнгэр улс юм. Энэ үннийг ойлгож ухаарахад бид энэ дэлхийн бүх зүйлсийг эзэмших, тэдгээр тэт улайрах байдлаа орхиж чаднаа. Одоо энэ дэлхийн төлөө амьдрах, энэ дэлхий дээрх амьдралын суурь болох дэлхийн зүйлсийн юун чухлыг тогтоох амьдралын арга хэлбэрүүд өчнөө хичнээн аюултай гэдгийг Бурхан бидэнд эрс шийдэнгүй хэлж байна. Бурхан бидэнд дэлхийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл болон уруу татлаханд автахыг сүнслэг завхаарл гэж үздэг. Завхаа эмсээ ертөнцтэй сүжирх нь Бурханы эсрэг дайсагнууд гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгэхээр ертөнцтэй сүжирдэг хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм аа. Яаков номны 4-4 ишлэлдэр ингэж байна. Бид дайсан улсынхаа элчин сайдаар томилогдчихлоо гэд төсөөлье. Ёс төртэй байхын тулд мөн үүргээ биелүүлэхин тулд бид шинэ хэл сурч, шинэ ёс заншил, соёлд дасан зохицох хэрэгтэй болно. Бид элчин сайд учраас яах аргагүй тэр улсынхаа газар нутаг дээр амьдарч мөн үүргээ биелүүлэхин тулд тэдэнтэй харилцаа тогтоох хэрэгтэй болно. Гэвч бидэнд тухайн улс илүү тав тухтай санагдаж тэр улсад маш их хайртай болж төрлөх нутгаас илүүд үздэг болсон гэж бодъё.
Тэгвэл бидний үнэн сэтгэл болсон амь хайргүй зүтгэж байсан зүйл хүртэл солигдож, элчин сайдын хувьд гүйцэтгэх үүрэг аюултай болж эх орноо төлөөлөх биш, дайснуудтайгаа адил сэтгэхүйтэй болох учраас бид урагч болно гэсэн үг. Библиэд ингэж хэлсэн байдаг. Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гоё Бурхантай эвлэрцгээ. 2 дугаар Коринт номны 5-ын 20 дугаар ишлэл. Гэвч нэг гутамшигтай зүйл нь Христэд итгэгч олон хүн өөрсдийн амьдарч байгаа дэлхийн ертөнц бол бидний гэр орно гэж андуурдаг. Гэвч энэ дэлхий бол бидний гэр биш. Библиэд энэ талаар маш тодорхой өгүүлдэг. Бурханы зарц мэт амьдр гэж байна. Хайртай хүмүүсээ сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон төр хугацаагаар байгч та нараас би гуйя гэж 1-р Петр номны 2-ын 11-р ишлэлдэр дурджээ. Бидний эргэн тойронд байгаа зүйлс төрхөн зурах учраас тэдгээрт битгий сэтгэл алдраараа гэж Бурхан бидэнд сануулж байна. Энэ ертөнцийг ашиглаж буй нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт бай. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна гэж 1-р Коринт номны 7-гийн 31 дээр илэрхийлж байна. Өнгөрсөн зуунтай харьцуулахад энэ дэлхийн амьдрал улам тав тухтай болж хаашаа харна бидний жаргаад цэнгэх зүйлс гар далдан дуудаж байна. Иймэрхүү дорд баяр баясгалан биднийг амьдралын жинхэнэ зорилгоо мартахад хүргэдэг. Амьдрал бол сорилт, итгэмжлэгдсэн зүйл. Төр хугацаагаар даатгах өгсөн үүрэг гэдгийг санаж байх үед л ертөнцийн баяр хөөрүүд бидний амьдралыг дахин гартаа оруулахгүй. Бидний хавьгүй илүү зүйлийн төлөө бэлтгэж байгаа. Энэ ертөнц бол бидний мөнх гэр бүл биш. Бид хавьгүй их зүйлийн төлөө бүтээгдсэн юм шүү. Бид үзэгдэх юмсыг бас үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол төр цаг зуурын, харин үл үзэгдэх юмс мөнхийн билээ. Энэ газар дэлхий бол бидний эцсийн гэр биш гэдэг үнэн нь бид Есүсийн дагалдагчдын хувьд яагаад хүнд хэцүү гониг зовлон үгүйсгэлтэй тулгарч байдгийг тайлбарлаж өгдөг номуудыг уншия. Та нарыг миний дотор амар амгалан байг гэсэндээ би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнц та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байх тун. Би ертөнцийг ялсан гэж айллаа. Иохан 16-гийн 33. Үнэнээр би та нарт хэлье. Та нар уйлдна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гонигтай болно. Гэвч гонигч нь баяр хөөрөөр солигдох болно. Иохан 16-гийн 20. Дагалдагчдыг ертөнц үзий ядах нь. Хэрв ертөнц та нарыг үзий ядвал та нараас өмнө намайг үзий ядсныг нь мэдэх тун. Хэрв та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхийгөө хайрлах байсан. Харин та нар ертөнцийнх биш. Гагцхүү би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзий яднаа. Мөн заримдаа яагаад Бурхны амлалт биелэхгүй, залбиралт хариу ирэхгүй, бас зарим үед дэндүү эргэтгэж бус санагддгийн учир шалтгаанч болж болох юм. Учир нь энэ дэлхий бол амьдралын төгсгөл биш юм. Бурхан биднийг энэ дэлхийн ертөнцийг битгий хайрлаасаа гэсэндээ биднийг амьдралдаа маш олон зүйлд сэтгэл хангалуун бус байхад хүргэдэг. Бидэнд энэ дэлхий тайлж чадахгүй цангааг нь мэдрүүлдэг. Бид энэ дэлхийд бүрэн төгс аз жаргалтай байж чаддгүй нь бид тийм байж болохгүй учраас юм. Энэ ертөнц бол бидний мөнх гэр бүл биш. Бид хавьгүй илүү зүйлийн төлөө бүтээгдсэн. Загас усанд амьдрахаар бүтээгдсэн учраас хуурай газарт жаргахгүй нь ойлгомжтой. Бүргэд ч гэсэн нисэж чаддгүй байсан бол сэтгэл ханамжгүй амьдрах байсан. Үүний адил бид илүү олон зүйлийн төлөө бүтээгдсэн учраас энэ дэлхийд сэтгэл хангалуун амьдрч чаддаггүй юм. Мэдээж бид амьдарч байх явцдаа олон удаа аз жаргалыг мэдэрдэг боловч энэ Бурхны төлөө төлөвлөсөн зүйлтэй харьцуулшгүй өчүүх юм аа. Энэ дэлхийн амьдрал бол төр зурах гэдгийг ойлгох үед бидний ертөнцийг үзэх үзэл үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн бид амьдралдаа ямар нэгэн зүйлийг шийдэх үед төр зурах биш, үрд мөнхийн үнцэнтэй суурь болж өгнө. Луис нэгэнтээ үрдийн биш зүйл үрд ямар ч хэрэгцээгүй зүйл байх болно гэж хэлжээ. Библиэд бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурын, харин үл үзэгдэх юмс бол мөнхийн билэг. За дахин хэлсэн байна.
Бурхны бидний амьдралд хандсан зорилго нь энэ дэлхийн тодорхойлж байдаг материалын эд баялаг юм уу нийтлэг зөвшөөрөх амжилт гэж бодож байгаа бол бид маш аюултай алдаа хийж байна. Жинхэнэ элбэг дэлбэг амьдрал бол материалын эд баялагтай огтхон ч хамаагүй Бурхантай харилцах үнэн ч сайн харилцаа нь бидний ажил төрөл үйлчлэл амжилт амлсан баталгааны чек биш юм аа. Дэлхийн төр зүрийн амжилтанд гол анхаарлаа хандуулж болохгүй. За тийм 1-р Петр 2:11 дээр Бурхны зарц мөрт амьдрал гэж байна. Хайлтуудаа сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг цагаач ба төр суурьшигч болсон та нараас би гуяа. Паул итгэмжтэй сайн байсан боловч эцэст нь шоронд хоригдсон. Баптист Иохан ч бас итгэмжтэй сайн байсан хэдий ч цаазлуулсан. Маш олон хүмүүс өөрсдийнх нь бүх юмаа алдаж амбие зориулж амьдралаа дуусгаж байсан. Гэхдээ энэ амьдралын төгсгөл бол жинхэнэ төгсгөл биш ээ. Бурхны байр сууриас авч үзэхэд жинхэнэ итгэлийн бааtruуд болоо хөгжин дэвшиж амжилтанд хүрч энэ дэлхийн эрх мэдлийг олж авсан хүмүүс байдаггүй. Харин дэлхийн амьдралыг төр зүрийн зүйл тооцож Бурхны мөнх амьд өгнө гэж амласан шагналыг хүртэхээр итгэмжтэй үйлчлдэг хүмүүс Бурхны хувьд жинхэнэ бааtruуд юм. Библи Бурхны нэр алдрын талаар ингэж бичжээ. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгээрийг харж батлан хэлж өөрсдөө дэлхийд гадны хүн ба төр суурьшигч гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо өөд болсон билээ. Харин тэд үлэмжт нь дээр нутгийг хүсэж байв. Тэр бол Тэнгэрлэг орн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь тэрээр тэдэнд хот бэлджээ. Еврей номны 11:16 дугаар. Энэ дэлхийд бидний амьдрах хугацаа бидний бүх амьдралын төгсгөл биш харин бид амьдралынхаа үлдсэн хэсгийг Тэнгэр улсад очиж дүүргэж чадна. Газар дэлхийд гадны хүн шиг амьдрахад бидэнд итгэл хэрэгтэй. Америкийн ерөнхийлөгчтэй нэг усан онгоцоор Америкийн нэгдсэн улсад ирсэн авралын зар тарагч нэгэн хүний тухай яриаг сонирхуулъя. Баярлаж хөрсөн хүмүүс цэргийнд найрал хөгжим улаан хэвсмэн хэвлэл мэдээллийн ерөнхийлөгчийг халуун дотноор угтаж явлаа. Харин авралын зар тарагчийг усан онгоцноос буухад түүнийг таньж мэдэж угтан авах нэг ч хүн байгаагүй учраас тэр уурлаж бухимдсандаа Бурханд гомдлож эхлэв. Тэгэхэд Бурхан түнд аядуухнаар "Гэхдээ хайртай хүмүн чи гэртээ арай л ирээгүй байна шүү дээ" гэж хэлжээ. Би юунд тийм төрхөн зүрийн юмсыг чухал тооцдог байваа. Би ер нь ямар бодолтой амьдарч байсан юм бол би яагаад мөнхийн биш юмд оюун ухаан хүч чадал цаг зав зарцуулва. Таны сэтгэл зүрх ингэж асууж хашгираагүй цагт та хизээж Тэнгэр улсад орж чадахгүй. Амьдрал хүнд хэцүү болж эргэлзэж Христийн төлөө амьдрах нь ямар ч үн цэнэгүй санагдаж шанаж эхлэх үедээ одоохондоо гэртээ ирээгүй байгаадгийг санаарай. Үхэл бол гэрээс явж байгаа хэрэг биш харин жинхэнэ гэртээ ирэхийг хэлж байгаа юм аа. За ингээд 6 дахь өдрийн миний амьдралын зорилго гэсэн бясалгал бол энэ дэлхийн миний гэр биш юм аа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. За тэгээд бид үзэгдэх юмсыг бус харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурах харин үл үзэгдэх юмс мөнхийн бидээ гэсэн энэ 2-р Коринт 4:18 дугаар ишлэлийг чийжлээ. Үүний дагуу амьдрал. Өөрөөсөө энэ дэлхийн амьдрал бол төр зүрийнх гэдгийг мэдхэд миний амьдралд хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ гэдгийг талаар бясалгаад бодож тунгаая.